Зуан. 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 За сайн уу миний хөө. За танахын хавьд үйд юм уу? За ойрхон уу танах? Яах вэ ойрхон л баг. Тийм. Ахнаа чи хоол хийдэг хөө. Яах юм? Яагаад? Хүмүүс унтаж байгаа. Гэхдээ тэрний яга бос унтчихлээ байна. Захын галс хоол хийдэг л да. Яах юм бэ? Яах юм аа? За чи тэгвэл монтуул гэж мэдхүү? Монтуул. Тэ. За чи энийг барьжээ. Хан чамд нэг юм өгөөч. Энэ харжээ. Монтуул гэж нэг компани байна. За энэ хардаа. Энэ манай Монголын үндэснийхээ бүтээгдэхүүнийг энэ классик брендийн ийм кетчуп, бариан байна, кетчуп байна, чихэртэй чихэргүй соус байна. Тэгээ энэ бүгдийг одоо ингээд үйлдвэрлэж зах зээлд нийлүүлдэг Монтуул гэдэг компанийн бүтээгдэхүүнийг ахын чамд өгье. За юу. Маа. Тэгээ очиод хоолтой хойлоод ичээрээ. Уул нь ах нь очиод хоол хийгээд өгсөн бол их зүгээр байсан. Гэвч одоо яах вэ? Тэр чи хүмүүс яасыг унтдаг хүмүүс вэ тэр чи тий. За баярлалаа миний хөө. За баярлалаа миний хөө. Зуан. За хаач тийм блэ. Манай гэр хороолчаас нэг үе бодволч гоё болж байгаа шүү. Бүтээн байгуулалтыг бас хийж байгаа шүү. Сайн байна уу? Нэг уулзаах юм. За сайн байна уу? За сайхан зусч чинь зусаад байгаа мó үлжээд байгаа мó те? Харин тийм ээ. Үлжээд авчих биш. Харин тийм ээ. Би хоол хийдэг хүн байна л да. Тэгээд танад ороод хоол хийдэг гэж болох. Өстө худлаа шүү. Яагаад? Яах. Яах хэвгүй. Хоолн дургүй мө өөрөө. Дуртаал дээ гэхдээ яах. За баяртай уучлаарай. Хоолн дургүй хүн байна. За жах уруудъя да. Энэ яасан гоё. Моттой айл вэ? Ногороо л ингээл байж идэг. Сайн байна уу та? Сайхан зусч байна уу? Тавлаг сайхан зусч байна уу? Сайхан. За. Аха би тий. Би нөгөө ах нэг хоол хийдэг хүн байна. Ингээ хоолоо хийгээ ингээ өөрөөл явж идэг. Тэгээ танаад ороод нэг гадаа хүүтэнч байна. Ая хоол хийж идэхөө. Надаа бүх материал нь байгаа шүү дээ. Бэлтгэл яхан муухан л байгаа. Тэгээ одоо болох юм уу? Гэхдээ та одоо бэлтгэл юм хүмүүс хийж л авахгүй. Би хоол хийчихээ л доо тэгээ. Ороод нэг ая хоол хийж идэв. Тэгээ танах анхаарал татлаа л да. Ингээд бөө модон дотор ингээ байгаа болохоор чинь тэгээд хүрээд ингээ танахыг арчи хүрээд. За орё. За нохоо байхгүй нохоо гайв. Тийм үү. За орж байгаа сайхан танилцсанаа. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Чимчгэнсэн халуун ногоотой чихэрлэг тай соус. За ах минь юуны өмнө гэртээ оруулсанд баярлалаа тань. За зүгээрээ. Тэгээд танилцсанаа. За орж ирсэн юм байна. За Гуанз. За нэргүй. Тий. Зөв. Шингэлтэй дүүргээ 23 дугаар хорооны иргэн байна. Ахмад Настан байна. Бас хүүтэн байх шүү. Өөр тэр энэ жилийн хувьд бол ер нь сэрүүхэн жил байна. Харин тий. Одоо ингээд нар буцлаа шүү дээ. Харин өнөөдөр буцчих шүү дээ. Тий өнөөдөр. Тэр юу хийсэндээ буцдیں۔ Тэр гэж юм гэсэн шүү дээ. Ер нь ойрын хэдэн жил ингэж хөтөрч байгаагүй баха. Ер нь
Үгүй шүү. Ер нь ийм хүйтэн бол байгаагүй зүгээр. Байгааг бах тийм. Тий, бороотой устай салхитай шуургатай байдаг л энэ жилийн салхи шуурган хүйтэн хоёр бол арай л урд дууж жилүүдээс. Шар хатанд манай ах ихч хоёр байдаг. Хэцүү юм аа. Гал түлжийн, мод түлжийн л гэсэн шүү дээ. Оо юу нүүрс түлээд байх чи одоо энэ. Харин тий. Тийм жиндээд одоо өдөрт нэг удаа нүүрс хийж штэ нөгөө сайжруулсан дүүш. Тий. Харин тий. Зуны данцрын өнөөдөр чинь шинийн 8 болж байгаа штэ. Зуны дундсаар гарцсан тий. Тэгээд цас ороод одоо эн чинь өнөөдөр л арилж байгаа юм удаа энэ манай энэ хавийн чинь уулын орой нийл застай байлаа сая. Харин тийм байна, тийм байна. Тий. Уулаараа цастай байна. Цастай. За ах минь тэгээд нутаг хошуу аль зүгийн хаанхын. За би одоо цас талтай Говьтай аймгийн Оо. Чандман сумын иргэндээ. Уугуул. За Тий, одоо- цагаан алтаагаар зүүдлээ зэрлээ нэг дуулаад сэрж ирэхгүй тав өглөө. Чандман сумын тэгээд Говьтай, Картай манай нутаг бол тиймэрхүү нутгаа. Говьтай чинь одоо аймгийнхаа төвмөөр хараа зургын нуруу асагтай архан асаг жаргалан тентэргээд хантай ширээ нуруу энэ төр чинь бол бүгд сайхан гой маттай янзын газар шүү дээ. Манай Чандман бол Монгол Алтай нурууны одоо салбар уус гिचгний нуруу гэдгийг яг ардаар мөнгө цастай уулын ардаар л оршдог. Нэлээ өндөр үсийн сум ба. Тэгээ сэрүүнд их дуртай биднээс. Халууныг даах чадвар жоох юм. Тэгвэл одоо харьж таатай байгаа юм шүү дээ. Манай энэ Говьтай аймаг чинь хамгийн өндөр цэгт байдаг гэж. Тийш дээ аймгийн төв нь бол 2000 гаруй хамгийн өндөр цэгт байна. Одоо ийшээ ингээл нутаг явхад чинь бол илэрхий мэдэгдэн штэ одоо машины бензин дэлтэн тэр арай лүү ер нь нөхсөр тийшээгээ явсаар байгаа л чинь. Нутгасаа гараад хэр удаж байна? Нутгасаа одоо 99 онд Улаанбаатар хотод жиж ирсэн дээ. Ар гэрийнхэн гачигдлаар нутагтаа яг ажилтай төрөлтэй. Би ч угаасаа багш мэрэгжилтэй хүн. Математикийн багш мэрэгжилтэй хүн. Манай эхнэр маань одоо дуу хөгжмийн багш. Зөв. Тий эхнэр маань яг уугуул нь бол унсан газар нь бол Баян-Хонгор аймгийн Баян-Өндөр сумын нутгийн хүн. Тэгээд тоошоогоо Эрдэнэ сум гээд манай Чандманаас цааш 35 км нэг сум байна. Тэнд л баг сургуулийн энтерт байж байгаад манай Чандман сумын дунд сургууль төгсөөл тэгэл энэ хотын багшийн техникумын дуу хөгжмийн анги төгсөөл тэгэл Чандманд очиж ажиллаа л. Дагуулаад нутаг явцсан. Би яг үдэ би чинь нөгөө юу штэ. Би бол Чандманы одоо сургуулийн баг сургуулиан тэнд сурч байгаад би гэрийн тэр үе чинь 7 жилийн сургууль байсан. Би 60 онд сургуульд орж ирсэн. Тэгээд 7 дугаар анги төгсөөд би Ховдын багшийн техникум төгсөөд. Эхлээ багангийн багш болоод. Тэгээд дараагаар нь 74 онд курс хийгээд 87 онд багшийн дээд сургууль төгсөөд 91 онд нэг өдөртөх ажилтны дээд курс гэх тийм төгсөөл. Тэгээд тэр Чандман Эрдэнэ сумуудад би бага ангийн багшаас эхлээ сургуулийн захирал хүртэл хийсэлтэй. Зөв. Хичээлийн эрхлэгч энтергээ шат дамжлагын бүгдийн дамжаал тэгэл. Нутагтаа ажиллаж байгаа л. Ирсэн. 75 онд гэр бүл болсон би тэр чинь би 25 насны дээр гэр бүл болоод тэгээд тэнд чинь 90 он 99 он хүртэл байхгүй юу? Зөв. Тий 99 он хүртэл ажиллаад амьдраад тэнд байж байгаа. Тэгээд 99 онд Улаанбаатарт ирээд энэ 48 дугаар сургууль 37 дугаар сургуульд нэг 3 жил багшлаа. Манай хүн бас Хавдрын каналтанд ороод Хавдар тавлаа бөөр мөрөө авахгүйла тэгээд яасан. Тэгээд шилжиж ирэх зайлшгүй шаардлага гараад тэгээд ирсэн. Энэ одоо ямар жимс байна? Энэ өхрийн нүдэл байна. За манайх ч одоо тэгээд энэ ирснээс хойш ер нь тэгээд жимс тарих их сонирхолтой, мод тарих их сонирхолтой болоод тэгээд юу яасан. Энэ 2000 оноос эхлээд энэ яг энэ газар дээр байршсан байхгүй манайх. Зөв. Энэ ашаа машааг аваад тэгээд эндээс жимсний бут тэгэл одоо том мод, хоёлын мод тэгэл өдрөөр ахиулсаар бол өнөөдрийг хүртэл одоо ч 1300-400 мод тарьсан. Нийтдээ бол. Тэгээ ганц ч өөрийнхөө хашаанд биш ээ. Тэгэл ах дүүс, төрөл садан, хөрөгчүүл энэ хажуудлын
юунууд энэ одоо манай энэ зэрэгэлдээ хажууд ойрхон байгаа нэг сургууль 140 дугаар сургууль гээд 174 дугаар цэцэрлэг 222 дугаар цэцэрлэг гээд энэ цэцэрлэг өрхийн имлэг гээд энэ бүх ойр дотн байдаг газруудаа бас ногооруулах талд наг гарч модны өрслүүлэг өгөх, өөрөө очиод тарж өгөх, за зөвлөгөөх энэ төргээл тиймэрхүү юмнууд л яасан. Би өөрөө нөгөө мэрэгжлийн бос учраас яг хуу төгс биш л дээ. Өөрийнхөө сонирхлоор одоо тэгэл ном сонин уншаал бас амтэн хүнтэй нөгөө найз нөхөд бас мод тарьдаг улсуудтай танилцаад тэднийдээ очиж юм ин үзээд манайхыг тэднүүс үзээл ингээл биеиндээ харилцсан одоо суралцсаал. Тэгэл тэгдэм байна ингэдэм байна гэсээр угаал одоо ингээл. Тэгсээр байж та ч одоо оюун инженер болсон биш үү? Ярин дөө тэгээ инженер чи юу юм бай зүгээр л. Ерөнхийдөө бол тий. Ерөнхийдөө бол модыг яаж тарих уу, яаж ургуулах уу, ямар модыг хаана тарих уу гэдгээ бас гадарлаад мэддэг болсон юм аа. Одоо манай хашаанд нэг 23 4 төрлийн одоо энд бол 600-аад мод боцоог байгаа. Тийм баха. Гаднаа хашаан гаднаас арчаад харин би ирж танаа хаалгыг зогсож байгаа. Мод боцоог бол энд нэг 600-аад байгаа. Жижиг одоо тийм жижигхэн ботто чиглэл байна. Тэгэл янз их энэ чинь мод болохдоор энэ чинь бас сонин байдсан байлээ. Яагаад өгтэй зэрэг бие биенийхээ нөмөр нөөлгөнд ургадаг. Бие биенээс ус тэжээл юм авдаг. Зарим нь одоо өндөрлөөд өндөр моднууд нь болохдоор одоо наранд дэсвэргүй буцааг жимсний модыг сүйдрэлж өгч идэг. Салхинд дэсвэргүйгийн салхийг хааж өгч идэг ч байд юм уу? Тэгээд ингээ янз байдаг юм байна лээ. Тэгээд энийг чинь хамгийн гол нь хаана ямар мод тарих уу гэдэг нь сонирн болохоос биш. Яг тарьчихад дараа нь услаад барай тордоод хотлол ямар ч мод ургаалаа юм л да. За захмын тэгээд ороод ирсэн юм чи одоо ажилдаа орё доо. Үндсэн гол ажил минь бас байна штэ надад. Тийм ээ. За нэг гараа угаах. За баярлалаа. За ихч минь танилцсанаа. За. Ганц тоогоо. За. Та чи юу нэг Баян хонгорын л хүн юм аа да. Би та чи төрсөн нутаг бол Баян хонгор. Тийм би чи уз. Шууд мэдчихэж штэ таны. Баян хонгорын Баян өндөр төрсөн. Харин тийм гин. Тий. Баян хонгорын Баян өндөр төрөөл тэгээд нөгөө нутгийн 57 оны нутгийн зааглалтаар манайх тэр жигтэн говьалтаар шилжчихсэн. Оо бас тийм юм болсон юм уу? 57 оны аль аймгийн нутгийн зааг болсон юм. Тэр ерөөсөө энэ Монгол орон даяар энэ нутгийн заагалтыг шинжилэн тогтоосон юм байлээ. Тэгээд тэргээр тэр Баян хонгорын Баян өндрийн хойтлын сумууд юу руу орсон. Говьалтаа руугаа зааглагдаад орсон. Тэгээд говьалтад би чинь багнасаа говьалтад Эрдэнэ сумд өнгөрөөсөн. Тэгээд 4-р ингээд төгсөө Чандран сумд ирсэн дээ. Тэгээд манай сургууль бага ангитай байсан. Бага сургуультай байсан. Тэгээд Чандран дунд сургуулийг төгсөөд энэ дотоод багшийн сургуулийг төгсөөл тэгээд Чандранд ажиллаж байгаа л. Говьалтай хүн гэсэн үг одоо төгслийн зааглалаар. Тий говьалтай. Тийм шүү дээ. Монтул гэж та мэдэх үү? За. Монтул гэж компани байна. Одоо энэ бүтээгдэхүүний дээжсэн ингээ би аваад ирсэн. Та энэ харалтаа. Одоо ингээ харахад одоо энэ вариан гэх чи одоо хадных, нэрсних, тийм ээ, гүзээл зэгнийх. Тэгээ одоо энэ классик брендийн одоо энэ чихэртэй соус, чихргүй соус, чилитэй кетчуп, жилүүгүй кетчуп гэд олон төрлийн нэр төрлийн бүтээгдэхүүн. Тий, Европын технологийн дагуу энэ Монтул гэж компани. За. Тийм байна тий. Энд манай хэрэгэлдэг л кетчуп бол хэрэгэлдэг л кетчуп. Тий, одоо энэ кетчуп бол өстой чихэн Гуанзанд одоо хоолны газар өстой чихэн одоо ноён шүү дээ. Тий. Эднүүдийг ашиглаж хоол хийж идэх тий. Чимчгэнсэн халуун ногоотой чихэрлэг тай соус. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Будаага агшаач бааш. Будаага агшаачлаа. За. За, та хоёр минь тэгээд хэдэн хүүхэдтэй вэ? 5 хүүхэдтэй. За. 2 банд 3 охинтой.
Хүүхдүүд бүгд энд байна. Одоо дарханд нэг хүүгийнх байгаа. За ямар ажил мэргэжлийн хүмүүс вэ? тэгэл нэг тусдаад мэргэжлийн ажлыг хийгээл. Нягтлан голцоо 3 хүүхэд маань нягтлан. Тийм үү. Тэгээ уул нэг охин бол багш л да. Тэгээ сүүлд нь нягтлан болоод мантахыг төгсөөд нягтлан хийж байгаа. Нөгөө мантах нягтлан бот нягтлан тий. Зөв. Хэдэн ач зээтэй болж чинь та хоёр минь? Бид хоёр ш одоо 10-аад юм болж штэ 11 юм байна. Том оо. Хамгийн том зээ охин одоо говалтад ажиллаж байна. Тамилтаар явсан. Дараачих нь одоо хүү охин 2-тай. Охин энэ жил 12 төгсөж байна. Манай 3 дахь хүүхдээ хүүгээ. Зөв. Тий бандын одоо энд дунд сургуулийн сурагч. Тэр бас буурлаавах тамирчин үеийг өвлж юугаар волейболын спортоор нэлээд хичээж байгаа. Ер нь манай аччин нар бүгд бараг юунд явж байгаа. Волейболын сургалтанд яваад тэр улсын аварга тэр юм уутаан бол манай тэр том ач охин бол тоглож байгаа. Нийгмийн тэр том тамирчтай тоглож байгаа. Зэнцэр 2 зэнцэр байна. Зөв. Том нь одоо 7 дугаар ангид орно. Баг нь сая нэг зээх юм. Сая нэг хараач орж ирээд шагаалаа. Зөв. Энэхүү энд байд юм уу гэр? Тий. Угаана алтад байд манай тэр зээг өргөнийх. Зөв. Тэгээ гоолтад байд. Тэгээд нөгөө сая сургууль цэцэрлэгэд тараад харах хүн байхгүйгээд аав ишээр нь хоёулаа ажилтаа. Тэр хоёр алтад очиод 1 жил болж байгаа учраас тэгээд наашаа явах гээд хөөхтүүд нь. Тэгээ сая аваад ирсэн энд байж байгаа. Зөв. 2 зэнцэртэй байгаа. За та хоёр минь тэгээд хэдүүлээ амьдэрдээ энэ гэртээ? 3 амьдэрдэг. Нэг охинтойгоо. За. Охин хайцсан. Охин энэ гадуур сая гарлаа. Тэтгэмж ер нь хэр авч ийн хурж ийн үү? Болж гин. Сая гарч ийн гэдэг. Тий, сая л гарсан да тэтгэрүүд. 26 жил ажиллаад усад тэгээд гарсан. Зөв. Дуу хөгжмийн багш гэлөө. Тий. За та бол дуулны хөгжмөлнө гэж та хаж өгөх тий. 26 жилээ дуу хөгжмийн багш гэсэн. Хэд? 26. Манай энэ ахмад дуу зайлуу тэгэл тэтгэврээ нэмүүлнэ гээл бөө юм бол болцгоохын тэгээд одоо ямар ч арга байхгүй л их юм биш тий. Тэр ажилласан жилээр нь тогтоодог л уулна хамгийн зүгээр юм шиг санагдаад байгаа. Одоо ерөөсөө нэг хэдэн жил нийгмийн даатгал төлцгөл тэтгэврт гарсан улсууд олон байна штэ. Тий штэ тий. Тэгээд бусдуултайгаа адилхан тэтгэвэр аваад ирдэг. Улсад ажиллаагүй хөдөлмөрлөөгүй гэж. 30 жил ажиллаад улстай хөдөлмөрлөж явд. Тэгээ нэг 4-5 жил ажилласан ажиллаагүй хүмүүстэй адилхан тэтгэвэр авч 800 сая төгрөгийн тэтгэвэр авч байгаа хүмүүс их биш штэ тий. Тэр жоохон шударгуу шим шиг санагдтiin да одоо тэгээд. Одоо манайх тэр оюу толгоон одоо өрөнд нэг өдөр л 10 хэдэн төгрөг тэр төлж юм байдаг арга шүү дээ. Тэр арай л энд байгаа шүү тийм ээ. Баялагтай энэ их баялагтай байж баялагтай эзэн болоод тэгш амьдрч чадахгүй байна л да. Бас л хэцүү байгаа шүү тийм ээ. Хэцүү орно гэдэг чинь. Хоол болтол энэ гараанаас иднэ талхан дээр түрхээд хэдүүлээ. За ямарс энийг шараатах юм. Тэгж жагаад. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Классик тай чихэрлэг чили соус. Миний дэлгүүрийн бүх салбараар худалдаагдаж байна. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангана их сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе.
Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Агро махны соус. Шаржигдэх шоколад амталж үзэх үү? Корнто Бянка. Бэлэг чанарыг Бянкагаас. Та хоёр минь тэгээд юу яд юм уу? Өвлөн хот руу ороод өвлччихдээ юм уу? Тэгдэ. Оо. Амар зүгээр тий. Тэгээд очиж өвлчихчихвол яг өвлийн нэг 3 сар л ихээс хойш тэгэл хавар намар бол энэ нэг гадаа ногоо цагаа ажилтай болохоор тэгэл нааш цааш ер нь голцоо эндээ голцоо байдیں۔ Дөө. Тэгдэл байх л та тийм ээ. Одоо энд ирэхэд адын наазах нь хөдөлгөөнтэй тийм ээ. Тий. Орж гараад. Хөдөлгөөнтэй. Тий. Газар дарч арай л өөр дөө. Тэгэн штэ. Тэгээд хизээш ирээд галдсан манайх бол бэлэн нэг досоол хийцсэн тэгэл өвлчөөс хамаахгүй ирээд галлаа. Энэ халаалтай тий. Оо. Мундаг юм биш тийм байна чи. Одоо ингэ хэдэн сард буцчих юунд очих юм? Байранда. Баяр 10 сар дулаахан шиг байвал 11 сарыг үзнэ. Тийм нааш цааш явж байгаа л тэгэл үндсэндээ л 11 сар л явна да. Явд юм доо 90 жилд тэгэл мод одоо хуучдгийн хуучин тэгэл шаныхаа зэрлгүүдийг нь хоёр хүргэний хоёр талд энэ урд талынхан том хүргэнийх энэ баруун талд бас манай баг хүргэнийх байдаг. Тэр ашаанууд 3 ашаа тэгэл гурвуулангийн л ажлыг хийж штэ. Та нар ер нь мундаг хөдөлмөрч хүү юм та хоёр чинь. Тий. Өдөр зүгээр байна гэж байхгүй юу та? Байх. Өгшин бодог өглөө 5 6 цагт усвал тэгэл модоо услаад тэгэл гараад явна штэ. Зэрлэгийн хатан тэгээд ашин газар дээр ажил ихтэй. Яваар зураа. Тэр чин дээр хэмжээгээр л одоо гимнастик л болчихж байна гэсэн үг шүү дээ тийм ээ. Настай улсуудад. Тэгээ хажуугаар нь нэг манайд ойрхон манай заал байдیں۔ Тэгээд нэг хөгшчүүд тийм спортын заал. Тэгээ хөгшчүүд совт бол тоглолтын тэндээ. Ах тэгээд тэнд очих уу? Очно. Тэр ч ойлаа л очно. Хоёлоо очно. Зөв. Совт гэдэг сайхан бас хөдөлгөөний маш чухал. Тий, одоо хөдөлгөөн л чухал шүү дээ. Тий. 7 хоногт нэг 2 3 удаа энэ чинь манай Чингэлтэй дөрөв чинь заал спортын заал олон штэ. Тэгээд бүх хороодыгоо тэр заалуудаа хуваачдээ. Цаг өгдөө. Тэгээ манайха энд чинь одоо 5 хороо тоглодог энэ зааланд. Та бас нэг 2 3 удаа хагалгаанд орсон гэх юм. Би анх эхлээд 99 онд хөдөө байж байгаа л бөөрийн хаалганд орсон. За. Явж байгаа гайгүй явжсэн сая 19 онд бас элэг тайруулах хаалганд ороод. Хөөх. За. Гайгүй одоо тэгэл бас манайх чинь энэлэгч одоо бариад авсныгаа бол өндөө бас эмчилж шít манай эмчнэр бол өндөө чадал сайтай. Ер нь уран чадварын хувьд ч техник технологийн хувьд ер нь манайх гайгүй юу? Ер нь гайгүй шүү дээ. Харин одоо манай техникүүд бол янз бүрийн шинжилэгдсэн байлээ. Сая болж шүү дээ. Тэр 19 он тагалгаанд орж байхад. Тэгэл одоо техник технологийн гүйцэтгэн болов гэж боддоо шүү дээ. Гадаад орнуудыг. Одоо тэгдгэл байх л та зайлвал тий. Гэхдээ манай эмчнэр их ур чадварын хувьд бол сайн гэдэм байлээ тийм Сайн ээ. шүү дээ. Манай эмчнэр бол бас сайн. Одоо тэгээ би гайгүй дэглэн барайл байж хуу та. Үүдийн дэглэн жоохон марна. Тэгээд идэх юм ар жоохон дэглэн барайлаа. Тэгэл хөдөлгөөл хэрэгтэй юм доо одоо. Хөдөлгөөн энэ цэвэр агаар эрүүл орчин. Урт наслагчийн наслах 3 шалтгаан байдаг. Хөдөлгөөн, цэвэр агаар, зөв хооллолт гэдэг үстэй тийм ээ. Та одоо нас өдөр хэд зовлож байна? Одоо 73 хүрч байна. Ивент итгэгч, эмийн чанар, инновацийг эрхэмлэгч Монфа. Чимчгэнсэн халуун ногоотой чихэрлэг тай соус. За ах минь. Хоолоо үлээгээл. Тий. Манай математикийн багш тийм ээ. Тий. За математик гэдэг чинь бас л онцгой толгойтой хүн л математикийн багш хийдэг юм шиг хүн тийм ээ.
2 шулуун параллел учраас өнцгийн коэффициент нь тэнцүү шүү дээ. Тийм. Киноноос ганц цээжсэн. Ааха. Яхаа ер нь бас багараасаа математик сонирхоод би 7 дугаар ангид байхдаа энэ Бямбажуу гэдэг одоо бурхан болцолтой хөөрхий нэг сайхан математикийн багшийн буйнаар би математикт маш их сонирхолтой болж бас 7 дугаар ангидаа сургуулийн аварга болж тэгээ аймагт очиж олимпиадад оролцож 3 дугаар байранд орж нэг сумтай үзгээр шагнуулж тухай үедээ. Тухайн үед тий сумтай нэг саарл үз. 67 он тий. Тэгээд тэр чигээрээ л мэрэгчлээ эзэмсэн дээ. Волейболд их сонирхолтой софт волейбол гинөө. Тий. Ер нь волейболыг бол би 18 наснаас эхэлж хичээлсэн хүн шүү. За. 18 наснаас хавдын машин техникумд байхад одоо авиат засгалжуулагч Мондог одоо волейболчин Базар багш гэж манайд багшийн дээд сургуулийн биеийн тамирын анги төгсөө дөнгөж очиж манай багшийн сургуульд биеийн тамирын хичээл зааж ирсэн. Өөрөө бол Мондог тоглоно. Волейболыг гайхалтай багш байсан волейбол тийм. Тэгээд тэр багшигаа одоо тэр тэмцээн уралдаанд орж барьж байгааг нь хараад ерөөсөө ямар гоё спорт өгсөн бодогдож их шүтэд суудаг байсан. Сүүлд нь багшаараа хичээл заалгасан волейболын бас анхны мэдгэдэгхүүнийг надад өгсөн багш. Тэгээ ховдоосоо би нэг 25-ын бөмбөг гэдэг тэр үед 25 үүдчихдэг нэг тийм гутлын үдээс шиг үдээд ингээд тийм хүүстэй тэр дотор нэм хүүстэй хүүсийн үлээгээд ингээд ноцоосгодоо жоохон хийж машины дотор хаймар шиг. Тэгээд хүүсээ ингээд нугалж байгаа дотор нь жихэд ингээд үүдчихад тэгээд яадаг гэ. Тэгээ тийм хоёр хөөрхөн тийм цагаан саарл бөмбөг аваад нутагтаа ирж ясан. Маш их сонирхол манай. Тэр үе чинь тэгэл одоо лагрын нэг айлуудын дунд нэг 2 шургааг зоочоод тэрний хооронд нэг тор татсан болчоод тэгэл нэг шохоо мохоо асгаж нөгөө чартаа хийчаа тэгэл үздэг байсан. Тэгээ ерэн сургуульд нэг хэсэг болов сайн тоглож исэн би тэр Бүрүүжүү багш гээд одоо 1-р жилийн сургуулийн багш тэр биднээс нэг аймгийн шгшээд тэр нэг Бухартмын спирткад гээд болдог байлаа. Тэгээ тэр үндэс аймгийн шгшээд би тоглодог байсан. Тэгэхэд бол тэр Бүрүүжүү багш тасгалжуулж одоо сар хичээл. Тэгээс үүлд нэг эрхлэгч болоод сургуулийн захирал энтер гэ тэгээд унахтаараа зэрэг зав чөлөөний асуудал хүндэрчж байгаа. Ажлаас чөлөөлөхгүй. Бэлтгэл энтер жахан тэгсгээ тэгээд жахан хөндөрсгээ тэгж яагаад тэгээ энд ирсэн хойно бол ахаа хичээлсэн. 19 онд спортын мастер, 21 онд олон улсын хэмжээний мастер. Авсан волейболын. Тэгээд одоо энэ хороондоо бас нэг 80 залуучуудыг бүртгээд би залуучууд, ахмадууд энтрийг бүртгээд тэгээд тэрнүүстэйгээ одоо бас чадлаахан гэрээр сургалт энтер явуулаа зааж зурж өгөөд. Тэгээ манай хороо бол одоо бас дүүрэгтэй эхний 3-т баталгаатай л байж идэг оролдоо. Юу гэнэ олон улсын хэмжээний мастер, спортын мастер эхэлж авсан. Тэрийг бол волейболоор авсан. Олон улсын хэмжээний мастер. Олон улс гэдэг нь бол яг хоо софт волейбол гэдэг энэ 10 хэдэн жилийн өмнөөс 14-5 жилийн өмнөөс Японоос манай Монгол руу нэвтэрсэн юм сайхан бүх. Энэ бол насны ангилалтай тоглодог. Би бол нэмэх насны 70 насны ангилалт. Одоо биш 76 таа хүн шүү дээ. Нэмэх 70 насны тийм шүү дээ. Тэгээд насны ангилаар 6 насны ангилаар тоглодог. Тэгээ энэ бол арай намхан сетгэн дээр арай бага талбай дээр 4 хүн тэгээд нөгөө зөөлөн бөмбөр элсэн дээр ингээд баг тэрүүнд хүү арай ч илс биш талбай нь зүгээр заал. Тий 6 20 6 70 гэсэн өрөөс нь тал нь тийм жижигхэн талбай дээр. 4 хүн тоглолт. 4 хүн. Голцсон холимгоор 2 эрэгтэй 2 эмэгтэй. Тэгээд буян тухай спорт зохицолборд бас 2 удаа би олон улсын тэмцээнд орж Курл медалийг авч ирсэн. Нэг удаа нөгөө тусгай байрын шагнал авч ирсэн. Одоо надтай тоглож ирсэн ахмадууд байна л да байна. Энэ спорт ер нь хүнд ер нь юу вэ? Тэр ер нь хүн бол заавал нэг спортоор хичээлмээр байх. Тэр дотроо хөдөлгөөн шаардсан спорт бол бүр сайн оюун шаардсан спорт их мундаг. Би бол тэгж л ойлгодог. Тэгээ их спорт одоо энэ волейболч их спорт шүү дээ. Ер нь их спортоор хичээлсний буйнд би бол одоо даралт маралт элдв ханган байдаг. Байранд очиод харин 1-2-3 сар болоод өвөлдөл интерт бол толгой төрөө жахан дүнсгэр дуухан шиг энтер темирхүү байна шүү.
Тэгэл энэ дээрээ л агаарын асуудал байдгийн байлээ. Хөдөлгөөний асуудал байгаа юм. Тэгэл бөмбөгөө өргөж тоглоо. Одоо 7 хоногт 3 удаа бэлтгэл хийдэж шүү дээ биднес ч. Өө тийм үү. Ороо 20 нас дээр цаг магийг чинь гаргаж өгөө. Оо тийм тэгээ энэ дээр ч одоо тийм айгүй гоё. Тэгээд одоо биднес чинь бол мөнгө одоо ингээд нэг сайхан бэлтгэлтэй. Байнгын бэлтгэлтэй. Тэгээ ерөнхийдөө бол эрүүл сарвал байгаа. Тэгээ хөдөлгөөн бол юм. Хөлс бол тан юм аа л гэдэг. Өөрөө хаана хоол хийж их ингэж сайн сурав. Мэргэжлийн тогооч уу? Тий. Тэгэлгүй яах вэ? За. Тийм байхаа. Таны жимс чи их гоё юм аа. Энэ өөртөө тарьдаг гэсэн тийм. Оо тийм тарьдаг байна. Харин жоохон анхны дуухан хураалтын жимс байна. Одоо ингээ наадмар хичил зүгээр шууд дураагаал эхэлнэ шүү дээ. Тийм үү? Өхрийнүүд тий өхрийнүүд чи хамгийн ихэн дээр болно. Тэгээ бөөрөлцөг нь болно. Энд чин дараалтай бас хөөхөн дараалаад явна. Мойл төгсгийгээд болоод тэр мойл жаахан аажуу болно. Эдэн 10 кг манайх чинь одоо мойл зөөлий чинь манай одоо нэг олон улсын хэмжээний мастер Чулуунбаатар гээд битэр бараг 10-аад жил хамт энэ волейбол тоглосныг өгшөн. Хинтих л да. Мойлн доктортай тэгээ одоо манай ашаанаас ирээл. Төвж авдаг. Төвж аавна би төвж өгнө заримдаа настай хүн 80 гарсан хүн. Энэ Кормяга гээд. За. Олон улсын нэгчлэн Кормяга гэж байгаа. Энэ юун зардаг энэ Монпа фарм оруулж ирдэг нэр нь болохоор омега 3 гэж. За. Омега 3 гэдэг нь юу юм бэ гэхээр одоо энэ ханаагүй тосыг. Одоо бид нар одоо ингээд хоол унд хийж иж байна. Энд чинь тэгвэл тасалгааны температур зарцдаг тосыг одоо хансан тос гэж нэрлэдэг тий. Тэгээд Монпа фарм оруулж ирдэг одоо зүрхний шигдээс тэгэл тархины цус харуулт энтрийг цус шингэлдэг юм бүтээгдэхүүн. Ч одоо байнгын хөдөлгөөнд түүн спорт хүн таны цусч одоо энтэй энэ зүгээр л ингэж өгдөг байгаа тийм ээ. Та эндээс нэг ав. За. Тэгээ наадах чинь ханаагүй тос болохоор одоо энэ хөргөчний хөлдөгчөнд хийгээд 24 цагийн дараа ингээд гаргаж ирээд одоо ингээд зүсээд үүсгэр энэ бодол загсны л тос юм байлээ л дээ. За. Индонезид үйлдвэрлэсэн. Ингээд зүсгээр ингээд цацарч байгаа юм чинь. Уулын тийс хөлтчмөр юм тийм ээ. Тийм. Энэ тэхгүй. Тэгэхээр хамгийн гол нь энэ бүтээгдэхүүнийг одоо 40-50 гарсан улсууд ер нь өдөрт 1-2 удаа ууж явахт ер нь гимгүй шүү. Баярлалаа. Энэ телевизийн сурталчилгаан дараас би бас сонсч ийсэн харж ийсэн юм байна. Тий, тэгээд игч та хоёр дэ өдөрт 1-2 удаа ууж явахгүй. За, Монпа фармынхан хамтран байгуулж одоо имийн сан ингээд та бүхэнд өгж байгаамаа. Галайлаа. Тэр компани хамт олонд эрүүл сайн сайхан ажлын амжилт хүсье. Ерөөлөөр болов. За хоёулаа гарч гой танаа юг үзээ л дээ. За тэгээ. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд, мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормяга. Классик тай чихэрлэг чили соус. Миний дэлгүүрийн бүх салбараар худалдаалагдаж байна. Таа чи өстө. Ой модон дунд тойрчин уу гайгүй юу? За. Өөрөө тарьсан болохдороо дотор нэг яваад байгаамаа би бас. Харин нэг тойрчихгүй шиг үү? Арай тойрхгүй. За. Миний мэдээ энэ гацуур байна уу юу? Энэ нарс. Нарс уу? Тий. Энэ бол нарс байна. Гацуур бол манайх 5 хүүхэдтэй. 5 хүүхэдтэй зориулаад би 5 сайхан нарс гацуур тарьсан. Нэг нь энэ машингийн аан байгаа энэ. Би өөр их жижигхэн метр хөрөхгүй жоох нэг тарьсан. 4 нь манай машингийн ард байж байгаа. Одоо зөвлөнө та гэхэд ингээ 5 хүүхэд маань одоо 5 сайхан гацууртай. Ер нь тэгээ энд одоо гарын 5 руу тийм. Хайс хамгаалт энэ төр бол дандаа энэ эко нөгөө энэ шарх байсан. Үрээр нь одоо ингээд намар үрнэ гараад ирнэ. Үрийг аваад
жижигхэн өөр газар өрслүүлсэн юм 2 жил руугуулж байгаа. Ингээд сайхан тавьж байна. Хажуу хавийн энэ тэндээс ирсэн хүмүүст бас нэг 5-10 төгрөгөөр хүний амьдрал юм чи 5-10 төгрөгөөр өгнө үү? Тий, ер нь зарим нь бол ихэнхийн би ер нь зүгээр өгнө штэ зарим нь. Тэгээд яг хуу зарим нь бол 5-10 цаас өгчл байдгийн хүмүүс өөрснөө. Тэгээд тэрний нь бол буцаагаал мод аваал тарчих жишээтэй. Тэгээд модныхоо төрөл юмыг олшруулаад ингэж. Тарьсан мод их байна уу? Математик заасан, волейбол заасан шавнар их байна уу? За миний шавнырын тоол хамаагүй лөө. Би чинь одоо 30 гаруй жил одоо хичээл зааж яасан учраас би бол хичээл заасан анги даагаад барьсууд болсон байхгүй. Маш олон хүүхдэд хичээл ангиудад хичээл орж ирсэн учраас шавнырын тоол олон бий. За тарьсан мод бол яг нь одоо яг уу эн чинь бас богино хугацаа шүү дээ, нэг 20 гаруй жил. Тэр гачууртууд нэг ихчийнхэн эзэмшижсэн газрыг аваад тэнд бас нэг 200 гаруй бараг 300 аж ахуй мод. Тэнд одоо зөвхөн ерөнхийлөгчийн юунд зориулж тарьсан шүү дээ. Тийм шүү дээ. Тэр бум мод тарья гэсэн тийм нүдийн эндэр дээрээс одоо тийм тэрнийг бол хүндэтгэлтэй хүлээж авч байгаа. Тэгээ тэнд одоо хувь нэмрээ оруулах хэрэгтэй. Тэгээ ер нь бол хүн энэ нэг амьдарч байгаа газараа бол нэг үүрэг заавал хүлээж авах хэрэгтэй. Би бол энэ нийслэл дээрээд за би нийслэлийн иргэн боллоо. Агаарын бохирдлыг арилгаа 5-10 хүний одоо амьсгалж байгаа агаарт нь нэмэр болж одоо ингээ бас нэг үүрэг хүлээж явах ёстой л гэж ингэж үздэг шүү дээ. Бас жимсгийн юу байна? 6-7 төрлийн жимсг нь байна. Жимсг нь ч одоо за хамгийн эхлээл одоо өхрийн нүд байна. Тэгээ мойл байна, гүзээлзэг нь байна, бөөрөлзэг нь байна, чоны илэг байна, алюминий мод байна. За харын тоор байна. Энэ тэргээл одоо ингээл ерөөсөө жимсгний бот бол зөндөө байна манайд. Усны асуудлыг яаж чинь одоо гол нь ус шүү дээ. Энэ гүний удаг. Манай энэ бол гүний удаг. Гүний удагтай одоо энэ нэг 80 метр шаланг дат. Нэг хоол нь одоо сайхан яриад амир нэг хоол болж байгаа хоёлоо. За тэгээ. Харж хоолоо. За тэгээ. Тий. Одоо бодоо болж болцсон тийм ээ. Бодоо болсон. За сая ах бит хоёр гарц танаа ой модон дотор явж байгаа юм шиг л боллоо шүү дээ. Гоё юм аа нэрээ. Гүн хөдөлмөрч болсоо юм аа та нар чинь. 24 төрлийн одоо бараг 800 гаруй мод байгаа да. Харин тийм гин. Тий. 1000 орчим мод болж байгаа. Харин тийм гин. За энэ ихч энэ хардаа дэлхийн стандартыг Монголд одоо төвлөрүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмжөөр одоо энэ Монголдо ургасан одоо түүхийн эдийг энэ Монтул компанийн юм. За. Ийм гой бүтээгдэхүүн одоо чихэрлэг соус хийж байгаа. Тий. Тэгээд энийг ингээд хэдүүлээ сайхан Монтулынхаа компани бүтээгдэхүүнийг эдний одоо энэ бүгдийг одоо энэ хадны энэ л ихт барай. Хадных, нэрснийх гүзээлзэгний юм юу байгаа. Энэ бүгдийг та нар одоо надаар хэлүүлэх мэдэн дөө. Тий. Энэ бүгдийг одоо танаад ингээд өгдгөнүүд байна уу эднэр. Танаад ингээд үлдэх юм аа, танаад өгж байгаамаа. За баярлалаа. Одоо ингээд утахгүй. Үндэсний баяр наадам болж байна шүү дээ. Тэгээд энэ бүгдийг хэрэглээрээ. За баярлалаа. Манай шатта тийм ээ манай хэрэгэлдэг бүтээгдэхүүнүүд байна уу? За. Классик тай чихэрдэг чили соус. Миний дэлгүүрийн бүх салбараар худалдаагдаж байна. Өглөөхөө чиг амтлаа да. Агро махны соус. Омега 3 нь судасны хатуурлыг эмчилж, тархины цусан хангамжийг сэргээн, ой тогтоолд,
мартаж санах өвчнөөс урьдчилан сэргийлдэг хамгийн сайн ханаагүй тосны хүчил юм. Иймд эмчилгээний өндөр тун агуулсан омега 3-ыг хэрэглэж байхыг зөвлөе. Эмчилгээний өндөр түнтэй омега 3 бүх эмийн сангуудаар Кормега. Классик тай чихэрдэг чили соус. Миний дэлгүүрийн бүх салбараар худалдаагдаж байна. Багро махны соус. Шаржигдах шоколад амталж үзэх үү? Корнто Бьянка. Бэлэг чанарыг Бьянкагаас. Багрого мэдхгүй хүн гэж байхгүй дээ ах чи хоёр минь. Энэ одоо энэ бууцны салат. За бууцны салат байна. За энэ хүрэн манжингийн салат. За энэ мөхтөө личо. За энэ махны соус. За энэ болохоор нөгөө хүрэн манжингийн нөөш. Мурх үйдэ. Тэгээд энэ болохоор дун ногоо 100 цаг болж байна. Одоо ингээд манай ирчүүч хөдөө гадаа яваал хорхог буузаа хийгээл. Идэж тэгш чинь махны соус бол онцгой шүү дээ. Тий. Тэгээд энэ бүгдийг манай Багрогийн хамт олон танаад өгж байгаамаа. Өгөөрэй гэсэн юм аа. Баярлалаа. За хамт олонд ажлын амжилт эрүүл энх сайн сайхныг хүсэн өрөөё. Олон хүн воонтой үс үтээж байгаа юм шүү. За. Сайхан олцгоороо. Сайхан олцоороо. Баярлалаа. Ямар сайхан өнөртэй танартай яасан гоё хоол. Янз амттай гоё хоол байна. Ястана. Гоё болсон байна. Нэргүү гэж нэртэй. Энэ ажилч хичээнгүй хөдөлмөрч, ойжуулагч, математикч, волейболчин ахиндаа ингээд ирлээ, гэртээ оруулсанд баярлалаа. Хоолой хийлээ, идлээ, цадлаа. Сайхан боллоо. Тэгээд та хоёртоо их баярлалаа. Би та хоёртоо зориулж Монгол Ардын нэгэн дуугаар ая дууны хишгэн цэнхэр хатах өргөн барья. Танаа гэрийн жаврыг үргээгээд. За хүлээн авнаа. Баярлалаа. Гуруулаа нэг юм тоглолт UB Pulse нэг тоглолт хийвэл яасыг болж штэ. Тарьста мундаг ба штэ. Ах их хоёртай ирүүлэх сарвал сайхан аз жаргал сайн сайхан бүхний өсөөрөөё. Урт насалж удаан жаргаараа.
Дүүн одоо ингээд явъя да. За, ерөөл бат сайхан оршиг ээ. Олон хүнийг сайхан баярлуулж, хоол ундаар дайлч ингэж явдаг. Өөрт чинь маш их баярлалаа. Сайхан одоо ийм хүмүүс байдгийн маань. Би телевизээр л харж яснаас биш өөрөө ингээд манай төр эдэр гэж ерөөсө бодсонгүй. Сайхан байлаа. Зөвхөн өөрөө ингээд ногоо юмд амьдрахаас гадна өрөөл бусад хүмүүсийг одоо эрүүл мэндэд нь анхаарах. Хоёрдугаар асуудал амьд амьтанд одоо маш их чухал байдаг аахгүй. Одоо манай ашаа шиг ийм эрвэхтэй болжмор төрөл бүрийн шувуу цугларсан одоо ийм амьд амьтны бас жаргалын орон болдог байхгүй юу энд. Одоо энэ жижигхэн хөөрхөн шувууны үүргийн хүртэлгээгээ тавьсан. Тэр чинь хөөрхөн шувууд одоо өндгөлцсөн ингээ байж гин. Тэгээд эн чи одоо намар ингээд жацарганы хагасын хураачаад биднээс хагасын шуунд үлдээн. Энтнээс чинь өвөл хөөрхөн амьтад чинь бас эдэж барьж ингэж өвөлжин. Тэгээд эн чинь шувуу одоо хүртэл өөрснөө мод тарьж өгнө битэрт. Ягаад гэвэл мойлыг одоо ингээл аваад нөгөө өөрөө ингэж хүлхэж идэ гадна зөөлөн идийн идээд ясын өөрийн одоо ашаа машиндаар сууж байгаад модон дээр сууж байгаа унгаачдаг байхгүй. Тэр нь өөрөө ургаад томроод ирэхдээ битэр аваачаал нэг газар өөр газар суулгаа. Ингээл явах жишээтэй. За та хэвдээ маш их баярлалаа. Баг жижиг юм да зөв. Нодын жилийн маань одоо жимсний өнгөрсөн жилийн жимс. Дээжээс амсуул. За баярлалаа. Юусгээ босолгаа сайхан яваараа хэрэг. За баярлалаа. Энд хамт олондоо ч гэсэн амсуулнаа. Баярлалаа. За баярлалаа. За баярлалаа. За.